Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. De facto time сэргээж ахиж явуулж байна. Энэ удаа FM 92.5 сувгаар мөн манай jargal-defacto.com вебсайт дээр тавигдах болно. За de facto timer тухайн 7 хоногт болсон Монгол улсад болсон улс төр эдийн засаг нийгмийн хамгийн гол 3 асуудлыг хөндөж ярьдаг. Олон жилийн time хийж байсан англи монгол орос хэлээр. Тэгээ одоо ингээд сэргээгээд ахиж явуулж байгаадаа таатай байна. За өнөөдрийн тим энэ 7 хоногийн 3 чухал үйл явдал юу вэ гэдгийг ингээд сонгохоор нэгдүгээр бид энэ 5 толгойн Бортегийн тендерийн тухай ярмаар байна. Хоёрдугаарт нь Монгол улс удалгүй Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хилцээрт ингэж орж байгаа. Энэ тухай ярина, энэ юу гэсэн үг вэ гэдэг. За гуравт нь болохоор бид энэ Улаанбаатар хотод эхлээд үргэлжлээд явж байгаа Улаанбаатарын яриа, Улаанбаатар диалог гэдэг. Энэ 3 үйл явдлын тухай ярья. Олон үйл явдал болсон сонгоод энийг ярьж байгаа. За эхлээд энэ Бортегийн тендерийн тухай ярмаар байна. Ингээд та бүхэн боддоо ингээд тендер зарлаа. Маш том тендер. Тэгээд 7-8 хүн саналаа өглөө. Тэгээд хэн ч тэнцэхгүй байна гэж. Ийм шийдвэр одоо гарч байгаа юм. За энэ юу вэ? Юу болчих вэ гэж. 5 толгойн орд газрын нөөцийг анх 7 тэрбум гэдэг байсан тонн. Тэгсэн хэдэн жилийн өмнө ахиж хийгээд одоо 8.1 тэрбум тонны нөөцтэй ийм том орд газар. 5-6 бүлэг орд байдаг. Тэрний нэг нь Бортег юм байна. Голд нь доотлолт нь байд юм байлаа. За тэр юу гэж тендер болсон бэ гэж. Эрдэнэс 5 толгой энэ тендерийг зарлаад нийт $500 сая урьдчилгаа төлбөр шаардсан. За нийт 7 компани, олон улсын компаниуд байсан, ихэнх нь хятадын компаниуд байсан, том корпорациуд. За тэгээд аль нь шаардлага хангаагүй гэж байгаа юм. За тэгээд одоо энэ дотоодын компаниуд бол Бортегийг өөрсдөө аваа явна гэж засгийн газар зарласан. За энэ Бортегийн орд газар бол 424 сая коксчдох нүүрстэй гэдгийг тогтоосон. За тэгээд ер нь бол 1 тэрбум гаруй экспортын орлого хийх боломжтой гэж. Шадар сайд инх баяр энэ компаниуд орсон. Гэхдээ аль нь ч 700 гэсэн оноо авах хэрэгтэй юм байна. Тэр оноог аваагүй гэж зарлж байгаа. Тэгээ юун дээр аваагүй бол хэлээгүй. Тэгээ хамгийн сонин тэр компаниуд $500 сая 1 тэрбум доллар хүртэл 5 компани нь ийм мөнгийг төрүүлж өгөө гэсэн ийм том нөхцөл тавьж ирсэн. Тэрийг төрүүлж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд юу нь яг болоогүй вэ гэдэг дээр засгийн газар хангалттай мэдээлэл өгөөгүй. Тодорхой юу болсон бэ гэвэл ямар ч гэсэн л одоо энэ Эрдэнэс 5 толгой өөрөө энийг авч явна. Гэхдээ Монголын дотоодын компаниудтайгаа хамтарч ажиллана гэсэн ийм л мэдээлэл гарч байгаа юм. За яагаад ийм болчих вэ гэж. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалттай компани орж ирсэн бол гаднаас соногдох хөрөмж нь орж ирээ. Тэгээд ингээд Монголоос тийм их мөнгө гарахгүй явчих байсан. Тэгээ энэ одоо эсвэл бол тэр 700 оноо шаардлагын хэд өндөр байсан юм уу? Ямар ч гэсэн ингээ аваагүй. За эсвэл улс төрийн дарамт гарсан бол нөөцийг чи ер нь дотоод өөрсдөө хийя гэсэн. За Эрдэнэс 5 толгой бас 2026 оныхын стратеги болохоор бүхэлд нь биш блокоор нь хөгжүүлнэ гэж ингээ ярьсан. Тэгээ хамгийн гол нь тэр энэ бүх асуудлыг гадаадын хөрөнгө оруулалтыг татнаа гэсэн засгийн газрын хурлын хилцэх асуудлын үеэр энэ гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт татаж байгаа энэ компаниуд чинь тэнцээгүй гэж хэлсэнд анхаарал татж байгаа юм. Манайх шиг оронд бол гадаадын хөрөнгө оруулалт орж иж бид нар дотоодынхаа хөрөнгө оруулалтыг дотоодынхаа хөрөнгийг өөр бодиттой зүйлд зарцуулах ийм л ашиг сонирхлын үүднээс бид гадаадын хөрөнгө оруулалтыг татж байгаа шүү. Тэр яг энэтэй холбоотой хуулиа хүртэл засгийн газрын хэмжээнд бол одоо дэмжсэн байгаа тэр хурал дээр. За энэ тэгээд одоо та бидний амьдралд яаж нөлөөлөх юм бэ гэж. За дотоодын компани хөрөнгө технологи татвал яах юм бэ?
Тэгвэл Бортегийн олборлолт хойшлно гэсэн үг. Бид одоо нүүрсээс хоёроо зарж амьдарч байгаа. Манай экспортын 80% нь энэ хоёр чинь 40 байдаг. Хэрвээ Бортег уг нь ажиллах юм бол улсын орлого нэмэгдэн, эрүүл мэнд боловсролын салбарт орж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэн гэсэн үг. Тэгээ нөгөөд бид нар чинь Эрдэнэс 5 толгойд хүн болгон 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Тэрний чинь ногдол ашигын боломж нь их болно гэсэн үг. За саяхан мөн Эрдэнэс 5 толгойн хувьцааны өвлөх эрхийг шинээр баталгаажуулсан. Эзэн нас барлаач гэсэн үр хүүхэдтэнд энэ эрхэн дамжиж үлдэхээр буюу ингээ монголчууд өөрсдөө яг ийм энэ хувьцааны механизмыг ашиглаад өөрсдийнхөө амьдралд одоо уул уурхаагаас хүрэх бүрэн боломж байгаа. Тэгээ энийг ашиглахад нэг ийм том орд газар тендер ингээд юу ч гэсэн гадны хүмүүсийг оруулсангүй доттоо ингээд хийх боллоо. Тэгэхээр одоо бид яах ёстой юм бэ? Иргэний нийгмийн хувьд, иргэдийн хувьд. Төр засгаас одоо аль компани ямар гэрээ хийгээд байгаа юм энэ мэдээллийг их нээлттэй шаардах хэрэгтэй гэсэн. Яг л төр засгийн эрх мэдэлд байгаа хүмүүс чинь ер нь нүүрстэй холбоотой бүх энэ тендер, бүхэл бизнесийг авчаад байна шүү дээ. Тэгэл тэндээс болоход тэр хүнтнөө төрөөд идэг. Тийм учраас бид энэ 5 толгойн бүлэг ордын нэг томоохон хэсгийг ин ашиглаж байгаа. Тэгээ Монголын компаниуд өөрсдөө ашиглана гэж байгаа бол энийг эд тод болгож яг ямар компани хэний хамаат нь энийг аваад байгаа юм бэ гэж тодруулмаар байна. За өөр нэг асуудал нь за нэг Монгол компани аваад тэр компанийн техникийн чадвар санхүүжилт нь ямар юм бэ гэдгийг бас асуух хэрэгтэй. Юугээрээ саяын тэр 7-8 гадаад дотоодын компаниудаас илүү болоод энэ компани авсан юм бэ гэдгийг сайн ойлгомоор байна. Ягаад гэвэл дахиад бид нүүрсний хулгайтай таармааргүй байж. Тэр нүүрсний хулгайтай холбоотой баах юм яриад байсан. Тэгээд хинч хариуцлага хүлээгээгүй. Нөгөө улс төрч чинь тэр нүүрснийхэн тэр ажлыг хийгээл явсан хэвээрээ л байгаа шүү дээ одоо болтол. Тийм учраас бид нар юу хийж болох вэ гэвэл та бид нарыг төлөөлж байгаа улсын их хурд байгаа гишүүдийг хяналтын механизмаа сайжруулаач, буцаад эргэж хилээч гэдэг ер нь бол норд газраараа хүртэл тодорхой мэдээлэл авах шаардлагатай байна гэж. За ийм бодол байна. За өнөөдрийн манай 2 дугаар сэдэв болохоор Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хилцээр бид нар 7 сарын 22-нд энэ хүчин төгөлдөр болно. Энэ Евразийн орнууд Оросын холбооны улс, Казахстан, Беларусь, Кыргызстан, Армения гэд энэ улсуудын хурлаар манай тэр төр гэрээг баталсан. Тэрийг бүх Монгол улсынх бас тэгээ бүгдээрээ баталсны дараа бид одоо энэ Евразийн эдийн засгийн холбоонд одоо ингээд 3 жилээр хамтарч ажиллах юм байгаамаа. За энэ бол 7 сарын 22-нд эхлэн 367 барааг татваргүйгээр бид нэр тийшээ оруулнаа гэж. Бас энэ орнуудаас бас тодорхой бараа мэдээж авна. За Евразийн эдийн засгийн холбоо Монголд нийт 2 тэрбумын экспортод хөнгөлт болж байна гэж үзэж байгаа. Тийм тооцоо байгаа. За хилцээрийг 2021 оноос хойш яригдсан. Тэгээ 25 оны 6 сард гарын үсэг зурсан. Одоо дараа сараас л одоо энийг мэднэ дээ. За ийм юм болсон. За тэгээд яагаад ийм болсон бэ гэх юм бол жишээлбэл Монголын түлшний 80% нь Оросын холбоот улсаас хамааралтай байдаг. Энэ хамаарлыг бууруулна гэж үзэж байгаа. Жишээлбэл Казахстанаас ч юм уу хаанаас ч ингээд энэ 5 орны аль нэгээс ойрхоноос нь авах тийм нэг магадлал бий болж байгаа. За Хятадаас өөр худалдааны коридор хэрэгтэй байна. Одоо хэрэгтэй байгаа. Манай бүх импортын 90% шгүү Хятадаас орж ирж байгаа. Тэгээ нэг орноос хэд хамааралтай байгаа. Уг нь бол бид нар тодорхой баримт бичиг дээр ер нь 50-50%-аар сэтрэхгүйгээр ажиллана намдэрнгээ бичсэн байсан. Тэр ч одоо өнгөрсөн. За ямар ч л гэсэн ахаад нэг коридор хэрэгтэй. Монголын мах, ноос, кашмир, ноолуур энд 15 тэрбум долларын том зах зээлд нэвтрэх боломж бий болж байгаа. Яг энэ бүтээгдэхүүнүүд дээр ч Оросууд манай яг хойд хөрш бол 40-50% татвар тавиад янз бүрийн шаардлага тавиад ингээд бид хөрштөө юм зарж чадахгүй болчиход байсныг энэ одоо шийдэх болов уу гэж харж байгаа. За ингээд малчтын бүтээгдэхүүнд нэмэн үртэг юм нэмэх юм
стратегийн нэг хэсгээ гэж Монгол улс үздэг. За ингээд Евразийн эдийн засгийн холбоонд орох нэ гэж. Дашрамт хэлэхэд манай төлөөлөгчид энэ өдрүүдэд Санкт-Петербургт байгаа. Санкт-Петербург хотноо энэ Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга Economic Forum гэж жил болгон болдог. Ерөнхийдөө Путин өөрийнх нь санаачилсан жил болгон өөрөө оролцдог. Тэгээ манайхаас их том төлөөлөгч явсан уулуурхайн сайд Данлиниум тэнд байгаа эчин сайд даваагай хүмүүс оролцсон. Ер нь бизнесийн хүмүүс оролцсон томоохон хүмүүс. Томоохон төлөөлөгч явсан гэдгийг хэлэх хэрэгтэй. За тэгээд одоо энэ ямар ч гэсэн Европ, Азийн энэ эдийн засгийн холбоонд байгаа энэ орнуудтай бид нар ойртох юм боломж нэгдэж байгаа гэж. За энэ одоо тэгээд та бидний амьдралд юу гэсэн үг юм бэ? За тооцоогоор шатхуун гэтэл 1 литр бүрт 147 төгрөгөөр хямдарна гэсэн тооцоо байна. 147 төгрөгөөр. 1 литр бүрт 147 төгрөгөөр хямдрах боломжтой. За сүү, өндөг, цөцгийн тос, бяслаг ийм бараануудын импортын тавтар буурна. Монголд энэ талаар жишээлбэл одоо өндөгний компаниуд томоохон гомдол гаргаж ирсэн ингэж одоо хямдхан өндөг оруулж ирээд явах гэж байгаа ингээд. За тэгээ одоо энийг одоо бид нар харна гэсэн үг дээ. За мэдээж ийм учраас Монголын малчтын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх импорт нэмэгдэнэ. Энийг бас зөв тооцохгүй бол тодорхой жижиг дунд ажил дүүрийн байгууллага компаниудын өрсөлдөх чадварт нөлөөлөд жишээл Киргиз тим юм болж исэн. Зарим компаниуд нь ингэж хаагдаж дампуурч исэн гэж. Харин арх 30%, шараа ариг 18.75% татвар нь хэвээрээ байгаа. За ийм юм болж байгаа. Тэгээ бид нар яах вэ гэж иргэд 7 сарын 22-ны дараа шатхууны хүнсний үн буурсан эсхийг шалгана. Тэгээ буураагүй бол худалдааны газруудаас тодорхой тайлбар авна. Дараа нь ер нь Монголын малчдын Евразийн эдийн засгийн холбоо энэ зах зээл рүү гараад ямар ашигтай байна вэ гэдэг нарийн судалгаа хийх хэрэгтэй. Ямар бараа бүтээгдэхүүн нь ямар улс оронд нь илүү зарагдаж байна вэ? Ямар хүн хэмжээний тарифын болон тарифын бус саад татварууд байна вэ? Тэр зах зээл дээр манай бүтээгдэхүүн очсон хойно аль зэрэг өрсөлдөх чадвартай байна вэ? Ийм зэргийн судалгаануудыг хийгээд харна да. Тэгээ юу ч гэсэн 3 жил явна. Тэгээ та бидний амьдралд яад нөлөөлөх вэ гэдгийг одоо харах үлдлээ дээ. 1 сарын дараа ажил эхлэх гэж байна гэж. За манай хүндэж байгаа өнөөдрийн 3 дахь сэдэв бол энэ Улаанбаатарын яриа. Улаанбаатар dialogue гэж 11 дахь удаага зохион байгуулж байгаа. Манай гадаад харилцааны яам стратегийн судалгааны хүрээлэн хоёр хамтарч энийг зохион байгуулж байгаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг талаар ярьдаг. Тэгэд энэ яриа хэлэлцээ бол нэлээд газар авж байгаа энэ олон улсын баг хурлангийн хэмжээнд болцсон жилээс жилд өргөжөөл байгаа. За энэ 11 дахь удаага болж байгаа энэ хурал дээр өнөөдөр өчигдөр эхэлсэн. Энэ 5 дахь өдөр 4 дахь өдөр эхэлсэн. За энэ хуралд 40 орчим улс 10 гаруй олон улсын байгууллага манай төр засгийн байгууллагуудын төлөөлөл эрдэмтэд судлаачд гэх мэтэр 300 гаруй хүн оролцож байгаа томоохон арга хэмжээ хамгийн том л болж энэ да түүнээс зохион байгуулсаас хойш. За 14 оноос хойш энийг зохион байгуулж байгаа төрөө хэлсэн. Тэгээд энэ бол энэ олон улсын энэ баг хуралч манай гадаад бодлогын нэгдмэл залгамж чанарыг илэрхийлнэ гэж үзэж байгаа. За томоохон зочдууд ирсэн түүний дотор Солонгос улсын нэгдлийн сайд гэж байдаг. Чун Донён мөн Хятад улсын Солонгосын хойгийн асуудлыг хэрэгжүүлсэн тусгай элч Лю Шамин, Польш улсын гадаад хэргийн дэд сайд Бартазовский, Швейцарын холбооны улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч гинэ Лейтер гэж ийм хүмүүс одоо оролцож байгаа одоо өндөр түвшнийх нь хүмүүсийг дурдах юм бол за ингээд бүс нутгийн аюулгүй байдал химэл оюун ухаан ногоон эрчим хүч ийм өргөн хэмжээний ер нь 5 сэдэв байсан хэлэлцэх юм байна.
одоо хэлэлцэж байгаа. За манай Монгол улс одоо яагаад ийм арга хэмжээ зохион байгуулдаг юм бэ? Ер нь энэ бүхний цаана юу байгаа юм бэ гэвэл манай улс бол Оросын холбооны улс, Хятад улсын хоорондын төв дунд нь байгаа ганцхан төвийг сагсан улс. 1980-ад оноос эхэлсэн бүс нутгийн харилцааны тийм Монголын давцан байгуулах ийм хүсэл эрмэлзэл дээр тулгуурласан байгаа юм. За 14 оноос хойш жил бүр нөгөө одоо хойд Хельсинки гэсэн ийм стратегийн зорилго тавьж байгаа. Хойд Хельсинки болох Хельсинкид болохоор зэрэг инх таймныг томоохон арга хэмжээ энэ өмнө нь нөгөө хүйтэн дайны үед хүчтэй зохион байгуулалтын алдартай болсон. Хоёр тал юу ч гэсэн талууд ингээ уулзаад ярьдаг, санаа бодлоо солилцдог ийм платформ байсан юм а. Тэгээ одоо Монгол улс одоо тийм хойд Хельсинки болох ийм стратегийн зорилго тавьж явж байгаа. За мөн энэ жил бид нэр COP17 гэдэг олон улсын арга хэмжээ байгуулна. Энэ их томоохон арга хэмжээ Монгол Улаанбаатар хотын энэ цочид буудлын бүхний цочид буудлын орноос нь 2 дахин илүү цочид 5 хоног 7 хоногор байх. Тэгээ одоо эднэрт зориулаад тусгай бас төр зүрийн байгууламжууд хийж байгааг сонссон. Энэ COP гэдэг нь болохоор ийм Conference of Parties гэдэг энэ нүүбийн тодорхой чиглэлээр тодорхой орнууд нийлж байгаа зохион байгуулдаг өөрийн чиглэлээр тийм нэртэй л дээ. Тэгээ энэ болохоор одоо энэ цөлжилтийн эсрэг гэдэг 17 дахь энэ хурал нь Монголд болно. За энэ бол одоо манай ерөнхийлөгч тавьсан санал байгаа. Тэгээд ийм олон хүмүүсээр нь цөлжилтийн тухай ярина гэх мэтээр одоо ингээд наадмаар жишээлбэл бид нар аль нэг улсын ерөнхийлөгч нодон жишээлбэл Японы эзэн хаан ирсэн гэх мэтээр энэ 100-ны хэдэн сарда бас олон улсын арга хэмжээний зохион байгуулж бас Монгол улсын гаднаад нэр хүндийг өсгөхөд одоо хэрэгтэй үйл ажиллагаанууд явуулж байгаа. Яг гэвэл жоохон орны гадаад бодлого бол том байх хэрэгтэй. Манайхан энэ дээр бол хэрэндээ хичээж байгаа. Тийм ч учраас энэ өндөр дээд түвшний гадаадын айлчлууд манайд ирж байгаа айлчлуудын агуулга нь болохоор их том л доо. Ягаад гэвэл бид энэ хоёр хөршийнхөө хажууд бас 3 дахь хөршүүд бусд орнуудыг оруулсан ийм тэнцвэртэй гадаад бодлого барьж явуулах хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ бол энэ бүхэн чинь бас зүгээр ийм хурал мурал хийснээр биш. Хурал өөрөө чухал. Гэхдээ энэ эдийн засгийн хувьд уг нь болбол гадаад орнуудын баланстай харилцан тэнцэлтэй хөрөнгө оруулалтыг л оруулж чадах юм бол манай улсад хэрэг. Ягаад гэвэл гадаад ямар ч улс том улс өөрсдийнхөө оруулсан хөрөнгө, өөрсдийнхөө компани оруулсан хөрөнгө оруулалтыг бол хамгаалдаг. Гэх мэтээр энэ ер нь манай ганц эдийн засгтаач биш, ер нь бол маш чухал арга хэмжээнүүд ингээ манай зохион байгуулж байгаамаа гэж. За ингээд энэ яг та бидний амьдралд яаж нөлөөлөх юм бэ? Түрүү ярьсан олон улсын нэр хүнд Монголын нэр хүндэд нөлөөлж байгаа. Өөр нэг чухал юм бол хамгийн чухал нь миний бодоор гадаадын хөрөнгө оруулалт татах чадвар гэсэн. Бид нар нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг бас эхлээд баахан татаж ийсэн. Дараа нь зарим нь ингээ хөөгөөд явуулсан. Хөрөнгө мөнгөний хураасан, газрын хөрөнгийн хураасан тэргээл зөндөө олон хууль шүүхээр орсон асуудлууд байдаг. Тэрийг шийдэж чадахгүй байгаа учраас манай нэр хүнд бол тэмч сайн биш. Гэхдээ ямар ч хөгжиж байгаа орон гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр нэг явдаггүй. Ягаад гэвэл энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой 3 юм орж ирж байгаа шүү дээ. Нэг нь хөрөнгө орж ирж байгаа. Тоног төхөөрөмж орж ирж байгаа. Хамгийн гол нь ноу хау буюу энэ юмыг яаж хийх вэ гэж. Ийм юмнууд зэрэг орж ирдэг учраас л энэ улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Одоо бид нартай одоо дундад Азийн улсуудтайгаа бид өрсөлдөж байгаа шүү дээ. Нэг талаасаа бид хамтарч ажиллах хэрэгтэй, нөгөө талаасаа өрсөлдөж байгаа. Ягаад гэвэл энэ чивэл одоо Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт оруулаад ашгаасаа ингээд аваад компани руугаа их орн руугаа явуулъя гэхээр манай 20% татвар авдаг. Энэ бол их өндөр тоо. Тэр чинь нөгөө өөрийнхөө үйл ажиллагааны зардал манайхаас юу худалдаа авалтуудаа хийж байгаа. За дараа нь тэгээ бүх төрлийн татваруудаа төлж байгаа. Тэгээ яг цэвэрүүлсэн ашгаасаа аваад ногдол ашгаа аваагаар гэхээр 20% татвар авдаг. Жишээлбэл энийг одоо шинэ
гадаадын хөрөнгө оруулалтыг татах хуулинд одоо алга болгож байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд жишээлбэл одоо энэ 7 хоногт засгийн газрын хурлаар түрүүний ярьсан хурлаар сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмжүүд, сэлбэг хэрэгслүүд, түүхийд хэрэгслүүд, жишээ батарей энтрийг одоо батарейтай одоо зэрэг цэнгэлж барих холбоотой энэ бүх юмнуудыг гайлын татвараас чөлөөсөн байдаг. Буюу гэх мэтээр одоо ингээд Монголд орох гадаадын хөрөнгө оруулалтын боломжийг улам нэмэгдүүлж байгаа. За ямар би түрүү ярьсан дипломат хамгаалалт болдго юм а гэж гадаадын хөрөнгө оруулалт. Жишээлбэл оюутлогоо дээр ч юм уу өөрийн томоохон гадаадын том компаниудыг оруулж ирэхийг ашигтай байдаг. Яг нь тэрний хилцээр юм а бид бол зөв хилцээр хийж байгаа хүмүүс 8% бодоогүй хэмэтээр сурах юм зөндөө байгаа. Сурч байгаа. Иргэдийн шаардлагаар бол одоо энийг шийдэл илүү тод болгох тийм ажил хийгдэж байгаа. За өөр нэг юм Монголын одоо энэ олон улсын арга хэмжээнүүд болохоор ч бас нэг чухал юм. Ажлын байрууд бий болдог. Хоол, тээвэр энэ дээр орлого олдог энэ холбогдох компаниуд нь орчин болгын ажил байна. Ер нь аялал жуулчлалын бусад үйлчлэгэнд бүгдээрээ ер нь яг ингэж энэ олон улсын хурал, форум ингэж хийхийн цааталд нэг юм эдийн засгийн хувьд энэ аялал жуулчлалтайгаа холбоотой компаниуд зочлолын салбарын компаниудын орлого нэмэгддэг юм аа. Тэгээд тийм учраас энэ чухал. За мөн Монголын залуучуудын хувьд ч гэсэн дэлхийн бусад улс орнуудын төлөөллийг харна. Дэлхийн давцан дээр бид нар өөрсдөө ямар байна, бид хаана байна гэж харьцуулах боломжууд тэрийн болгон гадагшаага яваад байгаагүй залуучуудад энэ олон улсын арга хэмжээ энд болсноор бол харагддаг гэж. За тэгээд одоо яах вэ бид нар иргэн бид нар юу хийх юм бэ гэж. За энэ Улаанбаатарын жишээлбэл энэ яриагийн шийдвэрүүд нь юу гарах юм? Энийг монгол хэл дээр гараад тэрийг сайн уншиж танилцах хэрэгтэй болно. Тийм. Тэгээд яг англи хэлээр бас гарч байгаад гадаадын бусад хүмүүстэй зориулаад гэхдээ монголын иргэдэд ойлгомжтой мэдээлэл гарсан байх ёстой. За ингээд Монгол улсын давцангаа ашиглаад Монголынхон байр суурийг дэлхийд хүргэх ийм сайхан боломжууд гэж харах хэрэгтэй гэж. За ингээд би та бүхэндээ энэ 7 хоногт онцолж байгаа 3 үйл ажиллагааг ингээд юу болчихв, яагаад болчихв, тэр нь биднэрт одоо бид нарын өдөр тутмын амьдралд яаж нөлөөлөх юм гэдэг ийм өнцгөр л ер нь энэ таймаа цаашаа хийх сонирхолтой байгаа гэж. Тэгээд бас нэг өөр нэг юм энэ таймуудыг хийснээр Монгол улс одоо ямар улсын нөлөөнд байдгийм байна, ямар улс илүү гадаад талаасаа нөлөөтэй байна гэдгийг бас харж болохоор тийм юмыг одоо бид улс төрийн ямар нэгэн хүчний санал бодлыг илэрхийлдэг үү, иргэдийн санал бодлыг илэрхийлж байгаа учраас энийг нэлээд тодорхой ярих боломжтой гэж харж байгаа. Тийм учраас би жишээлбэл тэр Бортигийн тухай ярьлаа шүү дээ. Бортиг дээр гэтэл одоо тэр толгойн хяналт дотоодын хоосон амлалтууд нь юу болж байгаа юм бэ гэдгийг яг харах, барих, хянах юм тодорхой төсвүүд гараад ирлээ шүү гэдгийг хэлж байна. За мөн энэ Евразийн эдийн засгийн холбооны хувьд бол бид Оросын холбоот улсаас ямар хэмжээнд хамааралтай байгаагаа бас илүү харж ойлгох болно. Энэ Улаанбаатарын диалогийн хувьд болохоор ярианы хувьд бол дэлхийд чөлөөт Монгол гэж ямар улс байгааг харуулж байгаамаа гэж. Тэгэхээр ер нь бол бид их шүүмжилдэг одоо бид нар гисэн бид нар бол чөлөөтэй орны чөлөөтэй иргэд үзэл бодлоо хийснийхаа төлөө хин чин улсад хариуцлага хүлээдэг үү? Янз бүрийн эрх чөлөөгөө асуулдаг үү? Асуухгүй байх ёстой. Тийм тохиолдлууд гарсан. Гэхдээ ямар ч гэсэн нийтээр наваад үзэх юм бол бид чөлөөтэй орны эрх чөлөөтэй иргэд тэгээ энэ иргэд чинь нэг улс орондоо юу болж байгаа гол юмыг нь аваад хараад ярилцаад ойлгоод цаашаа юу хийх дээрээ нэгдсэн үзэл бодолтой, ойлголттой, өөрөөр үзэл бодолтой ч гэсэн ямар үзэл бодолтойгоо ойлгосон ийм ойлголт бий болгоход л одоо энэ манай тайм тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Тийм зорилго байгаа. Тэгээ бид одоо 7
хоногийн дараа ахаад уулзъя. Тэрэн дээр бас яг тодорхой ийм саналаар ийм чиглэлээр илүү анхааралтай юм тайлбарлаач хэлээч гэж та бүхэн бодвол манай вебсайт руу ороод үзэж бодлоо. Бичээрээ, хэлээрээ, сошиал медиагаар бас ярьж болно. Жаргал de facto гэдэг пэйж байгаа Facebook-ийн. Жаргал Дамбадаржаа гэдэг миний хувийн аккаунт байгаа. За мөн Twitter дээр X платформ дээр та бүхэн асуултуудаа тавиарай. Тэгэд бүгдээрээ нэг юм ажил хэргийн юм ярмаар байгаа. Түүнээс бид нар юм нэг энэ хүн ийм тийм гэсэн хувь хүн энэ асуудлаараа биш асуудлаа ярих ийм боломж энэ таймер энэ FM-ээр бас явж байгаа. Энэ бүхэнтэй холбоотой гарч ирж байна гэж харж байгаа. Hello everyone. This is De Facto Review. I'm renewing this program, which I was doing for quite some time, a couple of years ago. Now I'm doing it on FM 92.5 wave, and also on my website, jargaldefacto.com. And every week on this review, I will highlight 3 most important events happened in Mongolia: political, social, economic events. And I will try to explain what kind of things happening, why is it happening, and what is it for our daily life, and what the citizens are to pay attention. So in that way, I try to be inviting more citizens participating in the way how the country is run. So that's why I always do this review on the most important 3 events in the country. So thank you very much for watching, and see you. Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. De facto тоймоо сэргийж та бүхэнд хүргэж байна. Нилээд олон жилийн нэг Орос, Монгол, англи хэл дээр хийж байсан телевизээр одоо FM 92.5 болон манай вебсайт, сошиал хуудасуудаар энэ явна. Тэгэхээр энэ таймероо урдын адил тухайн 7 хоногт Монголд болж байгаа улс төр эдийн засаг нийгмийн 3 томоохон үйл явдлыг сонгож аваад тэн яагаад юу болж хөө, яагаад болж байгаа юм. Тэр нь та бид нарын энгийн иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгаа юм. Тэг юунд анхаарах хэрэгтэй вэ гэсэн ийм чиглэлүүдээр яг энэ үйл явдал болгоныг ярина. Мэдээж энэ миний үзэл бодол. Тэгээ та бүхэн ер нь иргэдийн мэдээлэлтэйгээр нийгмийн амьдралд оролцох, тэрийг ойлгож агаад шийдвэр дараагийн гаргахад нь оролцох, дэмжих, эсэргүүцэх юу байдгийг. Ингэж ийм нийгэм даяараа энэ ардчилчин иргэдийн оролцоо штэ. Энэ иргэдийн оролцоогоо нэмэгдүүлэхэд та бид нар зүгээр өнгөц хэлбэр төдий юмыг биш, асуудлыг агуулгаар нь ярихад хэрэг болох болов уу гэж ийм зорилгоор энэ таймыг хийж байгаа. Тэгээ та бүхэнд энийг сонирхож оролцож байгаад баярлалаа. Дахин уулзлаа баяртай.